За сайн байцгаана уу YouTube-ийн найзуудаа, Shoebox-ийн Enzo байна. Тэгээ шинэ оны анхны бичлэг хүрж байна. Тэгээ бичлэг үзэж байгаа хүмүүстээ бүгдд нь шинэ оны шинэ жилийн мэнд хүргэе. Оройцсон ч гэсэн. Өнөөдөр та бүхэндээ нэгэн пүүзийг танилцуулахаар бэлдээд байна. Миний Instagram story-г үздэг хүмүүсээ бол ер нь гадарлаж байгаа болов ямар пүүз идэгэн. За тэгээ пүүзтэйгээ танилццгаая. Тэгээд логоноос нь хараад хиний пүүз идэгэн мэдчихэж байгаа. Nike Paul George 4 анхны загвар нь байгаа. Тэгээ Gatorade-тэй хамтарсан Nike Paul George 4 Gatorade гэсэн загвар. Тэгээ size-ны хувьд size 8 буюу 41 өөртөө авсан. Тэгээ өнгөний хувьд гэвэл Regency Purple Violet Regency гэдэг өнгөтэй байна. За тэгээ пүүзтэйгээ танилццгаая. За пүүз маань ерөнхийдөө нэг Чирнэлийн ягаан дүүнгийн маш өвөрмөц пүүз байгаа. Гадна тал нь битүү, дотор тал нь сэтгэн буюу торон дотор талтай мэдээж Paul George өмнөх загваруудаас ялгархан цахилгаантай байгаа. Тэгээ энэ пүүз маань Paul George-ийн signature line-ы 4 дахь пүүз нь. Тэгээ миний Paul George-д маш их Paul George-ийн пүүз нь маш их дуртай. Яагаад гэвэл манай улс шиг одоо юу гэх юм худалдаа авах чадамжийн хувьд арай нэг баг зэрэг буурай гэх юм уу юу гэх юм тиймэрхүү улс орнуудад авахд маш боломжтой байгаа. Яагаад гэвэл Nike-ийн бусад signature line-ууд маш үнэтэй. Жишээ нь LeBron-ы signature line-ы хамгийн сүүлийн загвар болох LeBron 17 маань болохоор худалдаанд гарсан нь $200 байгаа. Тэгээ Kevin Durant-ийн хувьд гэвэл $150, Kyrie-ийн хувьд бол $130. Тэгээ Paul George-ийн хувьд бол эдгээр суперстаруудаас болохоор хамгийн хямдхан боломжийн үнэтэй загварыг Nike-тай хамтарч гаргадаг байгаа. Өмнөх загварууд нь ч гэсэн ер нь маш хямдхан байсан. $110 молор гээд хөвчлэн outlet руу ороод нэг 29 series мэс болж исэн санагдаж байна. Тэгээ энэ хүү Paul George 4-ийн маань хувьд гэвэл худалдаанд гарсан $120 үнэтэй байгаа. Энэ хүү загвар мэдээж outlet руу орох болов гэсэн бодолтой байна. Тэг мэдээж та бүхэндээ танилцуулахын тулд яг худалдаанд гарсан өдөр нь Sneakers аппликейшнаас авсан байгаа. Тэгээ Paul George маань анхны өнгө нь надад яг ингээд гар дээр байхад бол маш гоё санагдаж байна. Өмсөд магадгүй нэрээ дараагийн бичлэгээр энэ хүү пүүзээ өмсөд заалан тоглоод пүүзний маань traction буюу улны зуралт хэр байна, cushioning, тэгээ fit гээд ер нь заалан тоглоход энэ хүү пүүз маань ямархуу үр нөлөөтэй байх нь вэ гэдгийг бас та бүхэндээ сонирхуулаад бичлэг хийж болох бах гэж бодож байна. Хэрвээ тиймэрхүү бичлэг үзхийг хүсвэл бас бичлэгний доор комент бичээ битгий мартаарай гэж хэлмээр байна. За тэгээд мэдээж пүүзээ ярьсны хамгийн өрмөцөн Paul George-ийн пүүз маань анх удаа цахилгаантай гарч байгаа. Энэ хүү пүүз маань яагаад цахилгаантай гарч байгаа вэ гэхээр уучлаарай. Тэгээд энэ хүү пүүз маань яагаад цахилгаантай гарч байгаа вэ гэхээр загвар зохион бүтээгч нь энэ Gary Payton-ы Clue гэдэг загвар нь маш их дуртайсэн. Тэгээд тэрнээсээ бас санаа авч цахилгааныг авсан юм шиг байлээ. Яг нарийн цагуурх түүхийг бол сайн мэдгүй байна. Ямар ч гэсэн нэг ярилцлага дээр бол ер нь Clue дуртайсэн гэж ярьсан байсан. Тэгээд мэдээж тэрнээсээ санаа аваад цахилгааныг хийсэн болов гэж бодож байна. Тэгээд энэ хүү бүдний манаас харагдах байдал нь цахилгаанаасаа гаднах харагдах байдал нь болохоор энэ пүүзтэй маш төстэй байгаа. Та ингээ харьцуулаа харуул ер нь ялангуяа анхныхан гарсан нэг хар цэнхэр өнгөтэй Adapt BB-т бол ер нь маш төстэй харагдах байдлаасаа. Тэгээ ер нь бол энэ хоёр пүүзийг нийлүүлээд баг энэ пүүзийг гаргаад авсан гэж хэлж болохоор байгаа. Тэгээ энэ хүү пүүзний маань хамгийн гол давуу тал нь cushioning байгаа. Cushioning нь болохоор Nike Air Strobel гэдэг cushioning системтэй. Тэр нь болохоор одоо энэ Gary Payton-ы маань энэ пүүзний хувьд бол Nike Air Zoom гэдэг cushioning системтэй байгаа. Тэр нь болохоор энэ улан дээрээ улныхаа уртл болон хойдолд нь энэ Air Zoom байгуудыг хийж өгсөн байгаа. Ихэвчлэн Nike-ийн пүүзнүүд урталтаа хойдолтой эсвэл зөвхөн хойдолтой мөн зөвхөн урталтаа ингэж
air zoom-ыг хийдэг хөвчлэн сагсны пүүзний технологи нь юм байдаг бол ханиадтай болохоор жоохон ингээ хоолойны асуудалтайгаас уучлаарай. Энэхүү пүүзний маань хувьд гэвэл air strobel гэдэг загвар нь болохоор cushioning систем нь болохоор яг энэ пүүзний маань уул болон пүүзний гадаргууны дээд хэсгийн энэ хоёрын дунд нь урт air unit буюу юм урт улавчиг одоо air гэх юм уу? Air улавчиг юм ингээд энэ дундуур нь орцсон байгаа. Би бас зургаар харуулж байна. Яг миний бодлоор яг энэ тодтгосон хэсгээр орсон болов гэж бодож байна. Тэгээ cushioning систем нь мэдээж юм өөрмөц системтэй байгаа. Тэгээд үдээснийхэн төвд гэвэл зүгээр энгийн үдээсний системтэй Flywire янз бүрийн нэмэлт технологи байхгүй. Тэгээ хилэн дээрээ мэдээж Getrate-ийн логотойгоо танд харагдах нь үгүй бас сайн хэлж мэдэхгүй байна. Тэгээ энэхүү өнгөний манаас арай цайвар зинхэр өнгө нь зөвхөн 2K тоглодог залуучуудаа exclusive болон гаргаж байгаа юм байлээ. Тэрийг бас би сонирхож амжсангүй. Тэгээ нэг иймэрхүү загвар надад бол маш их таалагдж байна. Өмсгөл мэдээж гоё байх болов уу гэж найдаж байна. Тэгээд хэрвээ та бүхэн сонирхолоос дараагийн удаа заалан тоглохдоо өмсөд бас тест хийгээд өөрийнхөө бодлыг хэлж болох байх гэж найдаж байна. Тэгээ энэхүү бичлэгнийхээ дундуур нас улныхын систем нь ямар ингээд наривчлан гоё зургийн яриан дундуур оруулаад явуулахаар та бүхэн бас харахад ойлгомжтой байх болов уу гэж найдаж байна. Тэгээ өөр ч одоо энэхүү пүүзэнтэй ярихаар юм нэг байхгүй. Гадаргуу дээр нас борооны туслуудын өнгө төрхийг агуулсан танд харагдаж байгаа ах гэж найдаж нэг ингээд яг гадаргуу дээр нэг бороонд нь орцсон юм шиг бас иймэрхүү имижийг оруулж өгсөн байна. Тэгээд бас энэ урталтаа Young Trace гэсэн нэрийг нэг хэлнийхээ урталт хоншорныхаа урталт нь бас бичсэн байгаа маань яг харуулъя гэхээр бас миний камер дээр бас яг харуулах боломж байхгүй байх гэж бодож байна. Тэгээ уулных нь хувьд ийм neon volt урттай ардталтаас өмсгөд амарчилсан full tab гэж ярьдаг. Бас хилэн дээрээ байна. Ер нь бол ингээл өмсгөд маш ихтэйхэн болохоор хийгдсэн загвар санагдаж байна. За тэгээд зөвхөн энэ пүүдийг танилцуулахаар энэ хүү бичлэг маань дуусахгүй байгаа. Яагаад гэвэл энэ жил маань 2 сар маань 2 сарын 29-нд буюу 4 жилд нэг удаа тохиох өдөр болж байгаа юм байлээ. Тэгээ энэ хүү өдрийг тохиолдуулна. Тэгээд бас энэ оныхаа анхны бичлэгийг хийж байгаа болохоор giveaway зарлая гэж бодож байгаа. Тэгээ giveaway маань ялагч яах вэ гэхээр энэхүү пүүзний дурын саясыг захиал авах боломжтой байгаа. Тэгээ хэрхэн тодруулах вэ гэхээр шалгуур нь болохоор миний Instagram хуудсыг follow хийх ёстой. Тэгээд энэхүү бичлэгний доор Instagram хуудсынхаа нэрийг бичсэн байх ёстой. Ийм хоёрхан энгийн шалгууртайгаа тэгээд та бүхэн бас энэхүү гоё пүүзний эзэн болох боломж байна. Тэгээд шагналыг нь болохоор 2 сарын 29-нд тэгээд нэг өдөр ч юм уу Instagram дээр ч юм уу Facebook-ийн пэйж дээр лайв хийгээ тодруулах бах. Сонноос нэрээ бас Facebook-ийнхаа пэйжийг шинээр нээсэн байгаа. Тэгээд энэхүү пэйж маань болохоор ер нь иймэрхүү төрлийн бичлэгнүүд оруулаад явах бах. Өмнөх шигээ тэгж пүүз зарах тохиолдол ер нь их байхгүй байвал шууд нэг лайв хийгээл зарах болов гэсэн бодолтой. Ерөнхийдөө тэгээд энэ пүүзний танилцуулга видеонууд хараад гой пүүзнүүдийн бичлэг авах болов гэж бодож байна. Өмнөх жилд YouTube-д бол ер нь дандаа нэг ховор нандан 105-аар гарсан пүүзнүүдийн бичлэг хийжсэн бол энэ жил ер нь хөвчлэн ингээд заалны пүүзний бичлэг хийсэн бодолтой байна. Яагаад гэвэл манай улсад сагсан бөмбөг маш хурдтай өгдөж байгаа. Тэгээ хүүхэд залуучууд сагс маш их тоглох болсон байна. Тэгээ энийгээ дагаад сагсныхаа пүүзийг сагсны бас нэмэлт тоног төхөөрөмжүүд эдгээрийн талаараас өөрийн гэсэн мэдлэгтэй байвал чухал юм болов гэж үзэж байгаа. Яагаад гэвэл одоо энэ пүүзнээс ахуулаад шагаавч өгдөг ч тэр таны эрүүл мэндэд хэрэгтэй. Эрүүлээс нараа та сагсыг сайн тоглох байгаа. Тийм болохоор
хүүхд залуучууд руу ганцсан саксны төлөвийн бичлэг илүү оруулах болов гэж бодож байна. Тэгээд хэрвээ иймэрхүү төрлийн бичлэгнүүд таалагдвал бас саксны холбоотой группүүд рүү YouTube бичлэгийн манаас шеэр хийгээд үзэж байгаа хүмүүстээ маш их баярлахаар байгаа. Тэгээ хэрвээ тань таалагдж байвал энэ бичлэгийг бас лайк дараад шеэр хийгээд тэгээ манай пэйжийг бас subscribe дараад өгвөл маш их баярлахаар байгаа. Нэг ч гэсэн бас ийм пүүзний холбоотой YouTube channel-ээ бас зүгээр юм болов гэж хөвдөө бодож байгаа. Манай монголчуудын үед бол маш гой гой контентууд идэг салбарт гой гой channelтай болсон байна. Танд юу гэх одоо та өөрийнхөө хэрэгтэй дуртай бүх зүйлээ YouTube дээр ингээд их хэлээр үзэх боломжийг олгож байна. Сошиал медиа маш эрчимтэй хөгжиж байгаанаас нэгдлийн давуу талыг бий болгож байгаа гэж хэлж ялна. Тэгээд тийм утгаараа нэг ч гэсэн бас ийм пүүзний сувг байвал зүгээр юм болов гэсэн бодлоор иймэрхүү төрлийн бичлэг хийхээр шийдсэн байгаа. Тэгээд дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай. Тэгээ пүүзнийхээ giveaway-д бас идэвхтэй оролцоорой гэж хүсэж байна. За тэгээ удахгүй болцъё.